За сайн уу манайхаа Тэнгэрийн сургуулийн аппликейшн хөгжүүлэлт маань бол өдөр болго явж байгаа. Энд ингээд 4 залуу сууж байгаа. Тэгээ өглөөнөөс орой болтол суугаад ажиллаад энэ чинь бас нэлээд тийм чанга ажил байдаг юм байна. Нээлт хийснээс хойш бол одоо 7 хоногийн хугацаа болж байна. Эхлээд 7 хоногийн хугацаанд бол бас баггүй зүйлсүүд хийж амжууллаа. Энэ хугацаанд бол бид 200-300 хүнтэй холбоо барьсан. Тэдний санал шүүмжлэлийг сонссон, комент хэлбэрээр янз бүрээр одоо чатаар, хувь чатаар бичиж байгаа бүх хүмүүсийн асуудлуудыг шийдэх, асуудлууд гарч ирэх тусам яаж шийдэх үү гэдэг шийдлүүдийг энэ дээр хийх хэрэгтэй болох төр. Энэ бол нэлээд тийм ортодон хугацааны ажил болдго юм байна. Ер нь та бүхэн ингээд татах дээр ямар нэгэн асуудал гарч байгаа бол тэрийг бас ямар нэгэн уурлаж бохимдолгүй сайн зүйл гэж хүлээж аваарай. Танд тулгамдж байгаа асуудлуудыг бид нар энд шийдэх тусам улам нөгөө нэг аппликейшн маань улам илүү хөгжиж, улам илүү боловсронгуй болох тэр үүд хаалгыг нээж байгаа юм байна. Нээж байна. За энэ дээр яг хүмүүсээс гарч иж байгаа 2-3 санал, өрсөлдөөд, гомдлууд гэдэг юм уу байна. Нэгдүгürt нь бол яг төлбөртэй байгаа юм бэ гэдэг асуудал яриад байгаа байхгүй. Төлбөртэй байгаа асуудал гэдэг бол энэ одоохондоо бол 55 мянган төгрөгийн бүртгэлийн хураамж, тэмдэгтэй хураамж гэдэг шиг тийм зүйл авч байгаа. Энэ бол 9 сарын 1 хүртэл одоо энэ аппликейшнийг хөгжүүлэлт, одоо чадваржуулах энэ үйл ажиллагааны зардлыг тэгээд контент бэлтгэгч байдаг юм уу ингээл ер нь асар их одоо олон зардлууд гарч ирж байна. Програм хангамжийн зардал, тэгээд контент бэлтгэлийн зардал. Одоо юу гэдэг цаашаа бол энэ дээр одоо удахгүй онлайн телевизийн сувг нэгдэнэ. Гэх мэтээр ингээд дор хаяж энд чинь нэг 10-аас доошгүй хүн ажиллах хэрэгтэй болоод орж байна. Энэ ажиллах хэргийн зардлыг бол ямар нэгэн байдлаар ингээд тал талаасаа дэмнэж гаргах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ нэг ямар дандаа гуйлахгүй гадал тийм ш бас хэцүү байна. Дандаа карманаас төлөөд авах хэрэгтэй бас хэцүү байна. Тэгэд энэ маань үйл ажиллагаа нь өөрөө өөрийгөө санхүүжүүл чаддаг болсны дараах энэ улам хүчрхэгжиж улам хөгжих шаардлага нэг талдаа байна. Нөгөө талдаа бол одоо юу гэдэг нь хувь хүн өөрөө бас хариуцлагачих. Одоо бид нар ингээ групп нээж үзлээ. Дахны агр дээр Тэнгэрийн сургууль дээр групп нэхэд нэг баахан төгөхгүй анзаа харсан л олсоод тэгээ боломж гаруул шүүмжлэхийг хичээсэн ч гэдэг юм уусаад бас илүү яг чин сэтгэлээсээ энийг сонсоо, сурыг, үзье, харъя, өөрийгөө хөгжих гэсэн хүмүүсийг сонгож авах эхний одоо шүүлтүр маань юм зүйл болж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол за энэ орчинд ингээ зөндөө олон жил одоо үзсэн судалсан хүмүүсээс илүү бидний зорилго бол одоо бидний дуу хоолой, энэ яриа хориг огт ойлгоогүй, огт сонсоогүй, тэнгэрхтэл бөө санаанд нь ордог, хараал өрөө санаанд ордог. Тэр давхархын хүмүүст энэ өвгдийнхөө үзэл санааг тайлбарлах, ойлгуулах, анган шатны мэдгэдэгхэн өгөх, цаашаа бүх төвчний энэ чинь бол асар олон том эрдэм баялаг байгаа юм гэдгийг тийм мэдлэг өгөх зүйл учраас хувь нэг хариуцлагажуулах тал дээр бас одоо энийг шаардлага гэх юм уу та тийм юм бий болж байгаа. Дараа нь энэ дотор нь юу байгаа юм бэ гэдэг асуудал. За 20 орчим бүлэг сэдвүүдийг оруулсан байгаа. Жишээлбэл одоо энэ хүнслэх эрдэм, алтан дээр нэмээ айлгүй, хөх тормос, хүүхдийн хөтөлбөр, ураг удам, Монголын улс орчин, эрдэм шинжилгээний ажил, хувь хүний хөгжил, урлаг ухаан, эрүүл мэнд, мэдвэл зохихгүй, хайрын дахин, ахуйн дахин, дамын дахин, шинжлэх ухаан, сургамж түүх, туйл, уртын дуу, ерөөл магтаал гэдэг ингээд гэх мэтэр ийм зүйлсүүдийн одоо бүлэг сэдвүүд гэх юм уу да энэ бүлэг сэдвүүдийн хүрээнд багш нарын болон хичээлүүд, илтгэл лекцүүд, за тэгээд ярилцлагууд, одоо ахмад хүмүүсийн маань сургам зөвлөгөөнүүд, өв тэгчдийн маань мэдээллүүд ингээд асар олон зүйлүүдийг энд багтаах учраас одоо үүнтэй энэ хөгжүүлэлт маань нэлээд урт удаан хугацааны туршид контент бэлтгэх үйл явц маань нэлээд өсвөр баг бүрэлдэхүүнтэй болох гэж шаардлагатай болж байгаа. Цаашдаа аймаг болгон, дүүрэг болгонд хүмүүс томилж ажиллуулна гэдэг ингээд энэ нэлээд тийм энэ үндэснийг үнэхээр л оюун санааны хувьд, сэтгэлгээний хувьд, харилцаа хандлагын хувьд, мэдлэг боловсролын хувьд шал өөр төвшөнд гарах гэж байгаа юм бол өөр төвшөнд гарах хэмжээний тэр зүйлийг орчин үеийн технологийн олголттой хамтдаа хийх гэж байгаа зүйл байгаа учраас энд бол ингээд нэг тийм хөгжүүлэлт маань маш одоо удаан хугацааны туршид олон дахин асуудлуудыг шийдсэн тийм зүйл болно. Тийм учраас та бүхэн эхнээсээ татаад оролцоод явж байгаа. Цаашаа одоо энэ дээр магадгүй одоо ойрын хугацаанд, энэ зүүн хугацаанд 400-500 гаруй ч юм уу 1000 орчим контент бэлтгэхэд ч орно гэдэг бодохтой нүсэр ажил авах. Тэгээд сүүлд орно гэхдээ нөгөө эхнээсээ үзэж чадахгүй нэг дор тийм контентыг үзэж чадахгүй ч тийм асуудал учраас эхнээсээ өдөрт 1-2 орно гэж оруулаад яваад байгаа. Тэр зүйлүүдийг үзээд ингээд татаад яваад байгаа л гэсэн тийм зүйлүүдийг бас уриалгах гэж байгаа маа. Дараа нь гадаадд байгаа хүмүүс яаж орох вэ гэдэг асуудал. Тэрийг бас эхлээд анзаарах байсан байлаа. Одоо бол гадаадд гэсэн тийм цэс оруулж байгаа. Аз, Европ, Америк, Африк ч гэх юм уу төв төвээр нь ягаал твийнхаа
нэрийг дараал сонгоод тэгээд оруулчих болно. Утасны дугаарыг гадаад байгаа дугаараа оруулчих болно. Утасны дугаараараа нууц кодоо хийчих болно. Магадгүй гэх юм бол тэрийг бол танаас өөр хүн үзэх, танаас өөр хүнтэй мэдээлэх онц шаардлагагүй учраас тэрүүгээрээ яваад өгч болно. Тэгээ асуудлууд гарвал дугаараар болон чатаар ямар нэгэн байдлаар одоо асуултууд явуулах юм бол асуудлуудынхаа тухай мэдээллийг үзэх юм бол энэ дэр нэг асуудлууд, контент, чат, мат, коммент гэдэг бүх асуудлуудыг ханж эхэлж байгаа багууд ажиллаж байгаа учраас ямар нэгэн байдлаар тантай холбоо барьж таны асуудлуудыг шийдэх бол. Хэдүүл ингээд нэг тал талаас дэмжиж байгаа. Энийг нэг тийм дундын оюун санааны том одоо уурхай таван толгоогоос илүү том уурхайг энд нэгэд ингээд оролдоод байгаа. Тэр уурхай одоо нэгдээд ингээд төрөжөөсөө баялгаа эрдмэ төвөд яваад байгаа энэ ажилд хэдүүлээ хамтдаа зүтгэнэ. Нэлээд юм болох бах. Гэхдээ юм болж байгаа тэр болгон маань дараагийн сорил бэрхшээл болгон дараагийн хөгжлийн их сурулж байгаа учраас энэ дээр бол туйлын их баяртай байна. Жохон болж өгдөг бол шүүмж гэдэг юм уу, үзэн ядах гэдэг юм уу тийм хэрүүл урлын чанартай зүйлүүд бол энэ дээр дахиж оруулахааргүй, тийм хүмүүсийг бүр дахиж авахааргүй тийм байдлаар болгоё гэсэн тийм бодлого. Хэдүүлээ алин болгон ингээд санжоол үзэл тэр гिचлайн гिचлаа гэсэн үггүй. Одоо хөгжлийн төлөө, дэвшлийн төлөө, хүчрэгчлийн төлөө, сэргэн мандалтын төлөө үндэсний цоошин үзэл санааг бий болгох төлөвшүүлэхийн төлөө энийг бүх хүн ойлгуулахын төлөө хамтдаа зүтгэж байгаа учраас та бол хэдий ч өнөөдөр татаад орж байгаа ч гэсэн бидний хамтран зүтгэж болж байгаа байхгүй. Хамтран зүтгэж болж байгаа тухайд магадгүй иргэн тойрны хүмүүстэй энэ үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүмүүсээр татуулах ч гэдэг юм уу. Энэ үүргийг бас өөртөө аваарай гэж уриалмаар байна. Тэгээд хамтдаа л урагшлаа, хамтдаа хөгжээ, хамтдаа хүчрхэгжье гэж уриалъя. Анхаарал тавьсанд баярлалаа.